Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл авахын стандарт хангасан тусгай зориулалтын ажлын гутал үйлдвэрлэгч Lugatti компанийн бүтээгдэхүүн танд хэрхэн хүрдэг талаар товчхон танилцуулж байна. Өдрөөс өдөрт бүтээн байгуулалт өрнөн өргөжин дэлбгүй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64%-ийг хүнд үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай, ашигт малтмал, газрын тос, тээвэр логистик, барилга угсралтын салбар эзэлж байна. Мөн энэ салбарт 300 мянгаас 400 мянга орчим тооны ажил хүчин ажиллаж байна. Тэдэнд нэн тэргуунд хөдөлмөрийн аюулгүй байдал зайлшгүй шаардлагатай юм. Lugatti компани нь 2018 оноос гутлын үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдаж, одоогоор 50 орчим байнгын ажлын байрыг бий болгон тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанар стандартыг хангасан төрөл бүрийн тусгай зориулалтын ажлын гутлыг үйлдвэрлэн, уул уурхай, тээвэр логистик, хөдөө аж ахуй, барилга угсралт, хөнгөн үйлдвэрлэлийн ажлагчдад нийлүүлэн амжилттай ажиллаж байна. Бид гутлын үйлдвэрлэл болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайван, Турк, бүгд найрамдах хятад ард улсын техник тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ суурилуулан бүтээмжийг нэмэгдүүлсэн орчин үеийн машин тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байна. Жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 35 мянгаас 40 мянган хос гутал бөгөөд бид өдөрт 100-аас 150 хос гутал үйлдвэрлэн худалдаалж байна. Хэрэглэгч танд хүрч буй хөдөлмөр хамгааллын гутал нь эс бүрийн шугам, оёдлын шугам, гүйцэтгэх шугамудаар дамжин шат дамжлах бүрт чанарын үзүүлэлтийг ханган танд хүрч байна. Бид дотоодын MNS стандарт, Европын EN стандартуудыг хангасан түүхийд материалыг үйлдвэрлэлд ашиглан ажиллаж байна. Бид 15-аас 21 төрлийн загвар дизайнтай гутлыг үйлдвэрлэн улс их орны стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдэд болон харилцагчдаа чанартай гутлыг нийлүүлэн тогтвортой хамтын ажиллагааг бий болгон ажиллаж байна. Нөхөн сэргээгдэх үндэсний баялаг, малын гаралтай арьс ширийг үндсэн түүхийдээ болгон ашиглаж хэрэглэгч танд Lugatti брендийн safety гутлуудаа хүргэж байна. Work hard, be safety.